Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Алга ташруулт юм биш үү? Уулна өөй. Өгнө. Тийм зүгээр дараадсан чинь. За гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс юу? 3 дугаар студиэс хөтлөгч Эрка, хөтлөгч Заяа, найруулагч Мизүгийн хамт та бүхэндээ том өрөөний цоо шинэхэн 7 хоногийн шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Хүү сайн уу баясаагч? Хүмүүс амралтаа Өнөөдрөөс орж байгаа юм уу? Яа, хүмүүс амралтаа. Нэр сайхан юм аа. Өрөөнүүдтэй Часан мах байна уу? Би бүр сая Би буучаад ирээ заяа. идэж үлдээсэн чинь цагаа марсан. Мизүүж хамтарч олж ирээч гэх намайг тэгээд. Загнаад. Тань би яг тэгж авах гэж бодсон. Би бүр уйллаа загнуулаад. Иви. 3W1045 мэн веб сайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ та сонсох боломжтой. Радиогаараа бас биднийг сонсож байгаа гэж найдаж байна. Хэрвээ дүрстэйгээр үзэх юм бол гэр бүлийн радио 104.5-г гэрэлээр бичээд Facebook дээр хайгаарай. Тэгэхээр яг одоо дүрстэйгээр том өрөө маань танд хүрч байгаа. Маргаашнаас хүмүүстэйгээ танилцаад дуусчих учраас гайгүй байхаа би бүр амьсгаа амар өндөртэй байх. Тийм байна. Чи яагаад догтлоод байгаа юм? Би сая догтлоод идлээ бүр. Уг нь ерөөсөө идгээ болцсон байсан. Чи харин уул нь идгээ болцсон байсан. Уул нь хөөргөн турж мураадсан. Чи миний бааларлаа чи. Баясаагч байсан юм бэлээ. Тийм байна. Баясаагч одоо хорлож байгаа юм байна. Хорлож байгаа гэсэн үг аахгүй. Баясаагч сая амралтаараа 4 хил хассан гэсэн. Оо тэгсэн яг чамааг болгоор эсрэгээрээ нэмүүлэх гэх те. За үүд арга. Энэ байж боломгүй арга байна. Өөрөө турж амжихгүй байгаа бол бусдыг таргалуул гэдэг байна шүү. Өрөөн. Тий, өрөөн. Саабч тий. Аргатаа. За өнөөдөр сэдв юу вэ заа? За эхлээд шууд уцаа хэлчихье. 9986 1045 9986 1045 дугаард та холбогдоод том өрөөнд яригдж байгаа сэдвийн хүрээнд бидэндээ ярилцаа санал бодлоо илэрхийлэх боломжтой байгаа. Өнөөдрийн сэдв гэх юм бол насанд хүрээгүй юм чин гэдэг сэдвээр. Харин тий би наадах ч уншаад бүр пал хийгээл явчлаа. Тий. Насанд хүрээгүй юм чин гэхлээр одоо яг юу ярих гэж бодож байна? Би бүр амар л юм бодож байна. Юу? Насанд хүрээгүй юм чин л гэж бодож байна. Хэдэн насыг бодож байна? 50 насанд хүрээгүй юм чин би одоо юугаач ярих вэ л гэж бодлоо. Хай. Амралтын өдрүүдээр за өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ер нь өнгөрсөн 7 хоногийн сүүл амралтын өдөр гэлтгүү. Сүүлийн үед нэлээд онцгой мэдээлэл бас сошиал их гарч байна л да. Сураа. Тэгээ сурааноос гадна өөр олон төрлийн гэмт хэрэг гарч байгаа гэсэн үг. Энэ юу вэ гэхлээр насанд хүрээгүй хүүхдүүдийн холбогдож байгаа гэмт хэрэг. Тий, тэр сураантай холбоотой ийм бас болсон байна. Айгүй харамсалтай. Манай бас сайд агсан хүнийг бас зам дээр мөргөж одоо амь насыг нь хөнөөсөн билээ. Тэгээд үхэл төргсөн билээ. Тэгээд хүүхэд учраас ял авдаггүй юм байна шүү дээ. Ер нь бол. Тэгээд ээж аав нь нэг хүн бүр ингээд нилээн дэлгэрэнгүй битсэн байсан. Ер нь хүүхэд ял авдаггүй учраас ээж аавууд ер нь хараа бүр ингэж хэрэлдэж байгаа ээж аавтай таарлаа. Ямар аймаар юм бэ гэдэг тэр хүн битсэн байсан. Юу гэсэн чинь араа ингэж та нар сурааны хураачих юм бол миний хүүхэд амиа хорлоо штэ. Тэр гэж цагдаа нар руу дайрж ингэж байгаа байхгүй ээж нь. Тэгэхээр араа юу эцэг их нь хүүхдүүдэд хүмүүжүүлэх ёстой штэ уул нь бол. Тэгсэн чинь эсрэгээрээ бүр одоо энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр бүр нэршил байд юм байна. Хүүхэд нь эцэгийг хүмүүжүүлнэ гэдэг ийм нэршил байд юм байна. Хүүхэд өөрийнхөө үхэхээр эсвэл одоо ямар нэг юмнаар айлгаж ээж аавыгаа өөрийнхөө хүссэн зүйлийг хийх. Тэгсэн чинь ээж аав нь амар толгоогүй. Багаас нь тэгээс суулгах. Тийм, тэрийг нь хийж өгжил ингэж аргалдаг. Тэгээ одоо энэ нь одоо бүр сүулдэ зөвхөн гэр бүлийн асуудал биш болсон. Энэ одоо бүр нийгмийн асуудал болж хувирлаа. Тэгээ одоо тэр хүүхдийн буруу хүмүүжил манай одоо миний эргэн тойрны надтай хамаатай хүмүүст одоо гай тарих аюул нүүрлээд байна л гэсэн үг шүү дээ. Одоо тэгэхээр эн чинь асуудал болчиход байгаа юм. Асуудал болчиход байна гэсэн үг л дээ. Энэ хүүхдийн насанд хүрээгүй хүүхдүүдийн холбогдож байгаа гэмт хэргийн тоо статистикийг хараад үзэхлээр сүүлийн үед огцон өсөж байгаа юм мэдээлэл байгаа юм байна. Зам тээврийн одоо жишээлбэл сая дөнгөж сая хэллээ л дээ мэдээж яхаа аргагүй сор 17 уулзалтанд чухал байр суурьтай байсан их юм хүн
цаг бусаар өнгөрчлөө зурдаар өнгөрчлөө. Энэ бол юу вэ гэхээр насанд хүрээгүй хүүхэд сураантай давхиж явж байгаад мөрөгчөж байгаа юм асуудал болж байгаа. За энэ бол тээврийн хэрэгсэлд оролцож байгаа. За зам дээр болж байгаа зүйлүүд гэсэн үг. Дугуйтаагаар хүн мөрөгж जैन, камергүй газар хүн мөрөгж जैन. За хүнд болон хөнгөн гэмтлүүд зарим нь болохоор мөрөгчөө за ингээд болцсон гайгүй байна гээ явж байгаа боловчиг дараа нөгөө гэмтлэн сэдрэгч гэдэг юм уу. Иймэрхүү мөрөгчөө шууд зугтдаг тохиолдол бас байна. Тий. За цагдаа зогсоох гэхлээр номер байхгүй учраас ингээд цаашаа зугтдаг ч юм уу. Харин тий. За цаашаа хэв журмын цагдаа дээр явж байгаа. Хэв журмын цагдаа дээр зодооны хэрэгүүд их байгаад байгаа. Хулгайн хэрэгүүд их байгаад байгаа. Заллингийн хэрэгүүд гэдэг ингээд өсвөр насны хүүхдийн холбогдоогүй гэмт хэрэгүүд ер нь за өсвөр насны хүүхд энэ гэмт хэрэгт холбогддггүй дээ гэж ярьдаг байсан бол өсвөр насны хүүхдийн холбогдоогүй гэмт хэрэг байна уу гэж бараг асуух хэмжээний болчиход ирэх гэсэн үг байхгүй. Сошиалаар би бинийгээ одоо юу яаж гин хурам эхэлж байна. Би бинийгээ хүчээр хийлж байна. Дээрэм тонуул хийж байна. За нөгөө бэлгийн хүчирхийлд үлдэж байна. Эдгээр зүйлүүд нь яа бүүлийн мүлийг бол энд оруулахгүй байгаа шүү. Оруулахгүй байгаа шүү. Эдгээр зүйлүүд нь зүгээр юу гэж яригдж байгаа вэ гэхээр насанд хүрээгүй юм чи. Одоо тэг яах вэ те? Хүүхэд юм чин гэдэг ийм асуудал яригдаад байна л та. Тэгэхээр бид нар өөрсдөө насанд хүрээгүй хүүхдүүдтэй байхгүй юу? Тийм учраас яг насанд хүрээгүй хүүхдүүд ийм гэмт хэрэг үлдээд байгаа ийм нөхцөлд томчууд бид ямар зүйлийг хийж эхлэх ёстой юм байна. Одоо нэгэд өнгөрчөөд штэ хийхээс өмнө ингэя гэдэг нэг тэр хүний битснэр бол надад тэр хүний саналтай би бол бас санал нийлээд байгаа нь юу вэ гэхээр хүүхд насанд хүрээгүй хүүхдэд одоо бид нар чинь нэг юм эрүүгийн хууль хариуцлага хүлээлгдэг юм байлаа штэ. Яг наривчлсан юм энэ бол. Тэр замын хөдөлгөөний дүрм мөрөмч гэсэн өөр үйлчилд юм байна. Насанд хүрээгүй хүүхдэд. Тэгэнгүүт тэр хүний гаргалгаа нь болохоор ингэдэг байгаа байхгүй юу? Наад эцэг эхчүүд нь бол хараа хүм мөрөгчгүй дээ гэж санаа зовхгүй хүмүүс гэдэг байгаа байхгүй. Тэр хүний тодорхойлж байгаагаар. Гэхдээ тэр баг надад үнэн санагдсан. Тэгэнгүүтээ харин өөрсдөө нь хариуцлага тооцчихъя гэдэг байгаа байхгүй. Ээж аавтай шууд хариуцлага тооцчих гэдэг. Одоо юу гэдэг баримжилт юм уу те баримжилдаг одоо юу гэдэг насанд хүрсэн хүн тэр гэмт хэргийг хийвэл баримчилгаанд шууд явуулдаг байдаг штэ. Яг тэрэн шиг насанд хүрээгүй хүүхэд одоо тэр гэмт хэргийг үйлдвэл эцэг ихт нь яг одоо хариуцлагын тооцоол. Өөрөө хийсэн, өөрийн биеэр хийсэн юм шиг. Тий. Нэг тийм гаргалгаа нэг хүн хэлжсэн тэр одоо хэрэгжих ёстой болдоо. Би бол сайн мэдэхгүй л байл да. Гэтэ надад болмоор ч юм шиг санагдсан. Тий. Ер нь бол ийм штэ. 18 наснд хүрээгүй болвол тухайн хүүхдийн хууль ёсны төлөөлөгч нь эцэг их нь өөрсдөө байгаа штэ. Хууль ёсны төлөөлөгч гэдэг нь ямар утга учиртай вэ гэхээр хуулийн хүрээнд тэр хүнийг сунхуу бүрэн төлөөлн тэр хүний оронд бүх зүйлийг нь хийж гүйцэтгэнэ л гэсэн үг байхгүй. Тэгэхээр магадгүй заавал оронд нь юм уу? 18 нас хүрээгүй байгаа шүү дээ тэр хүн чинь 18 нас хүрээгүй байгаа яг ярьж байгаа юм. За тийм ээ яар. Марцсан. 18 нас хүрээгүй хүүхдийн хуультай холбоотой юмнууд нь энэ хүн төлөөлөх юм байна те. Заавал оронд нь орох албагүй юм байна шүү. Оронд нь орох. Эрдэнэ 7 хоногийн эхлэн шүү дээ. Өнөөдрөөс эхлээд гайгүй болно. Яа. Тэгээ хуулийн хүрээнд төлөөлж байгаа учраас тэр хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх нь надад бол байж болмоор арга санагдаж байна. Харин тийм тийм. Ингэснээрээ мэдээж нөгөө буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс ахтуу гэдэг лөө. Тий, тэгдэг штэ. Тэгэхээр хүүхдүүдэд буруу эрхлүүлэхээ болох нь байна штэ. Барай багасгах нь байна штэ. Чи тэгтээ яг би бол чамаг бас баг мэдж байгаа байх гэж бодоод байгаа байхгүй. Би ч нөгөө тоглоомны ертөнцийн хүн штэ. Би ч одоо юм нэг CS тоглодог те кибер тоглоомоор ингэж бас хүмүүстэй холбогддог хүн байхгүй. Манай энэ Монгол одоо яг өсвөр насны хүүхдүүд бол амар юм билээ штэ заяа. Үг хэлмэл тэр нёгийгээ баг алнаа тэр гэ те. Тэр одоо микрофон дээр ингэж чихэн дээр ярьж байгаа нь бол сонсохоос угаасаа жоох хүүхдтэй байгаа байхгүй юу? Нэг 14 5 тал хүүхдтэй байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээ те тэр аманд нь багтахгүй үгнүүдтэй. Тэр мэрийг сонсохоор тэр хүүхэд ер нь энэ нийгмийн харилцаанд бол яаж оролцдог бол гэж бодохоос зүрхцсмээр амар эвгүй штэ. Нэг тэр хоёрдугаарт нь би нэг маусаа солих гээд одоо нэг энэ тоглолдог хүүхдүүдэд чинь их гой маусууд байдаг хэвгүй юу. Тэгээ яг дэлгүүрээс нь авах гэхээр би чинь нэг хямарцсан амт юм болохоор дэлгүүрээс нь 550 сая төгрөгөөр маус авах гэхээр айгүй үнэтэй санагдаад болдгоо. Ямар мэдүү бол шууд дэлгүүрээс нь авчт юм билээ. Шууд 550-аар ингээ авчт юм билээ. Би 550-аар авах гэсэн чинь бүр ясгавцаад болдгоо. Би зар хайдаг байхгүй юу? Facebook мөнгүүгээс ингээ зар хайсан чинь байна. Ооны 350 бол байд юм байна.
Оо тэгэхээр тэдний аав нэг зүтгэх юм байгаа үстэй. Ёстой бүтэхгүй заяа. Дандаа хүүхдүүд зар тавина. За тэгээ утас нь холбогдохгүй, холбогдсон чинь уцаа авахгүй. Уцаа аваад ярьж байгаа заяа нэг удаа. За тэнцээ байна гэж. Тэгш тэр нь дандаа PC-ний газар байна. Өдөржингөө PC-нд дэвчдэг нөгөө чинь. За нөгөөдг нь хайгаад нэг марэ хийж мө олоод орох юм. Хэлснээс шал өөр юм байж байгаа. Одоо ийм тэгээ очингуу шал өөр загвар магвар тий. Дандаа юм мэдээлэл дандаа худлаа. За ингээд иймэрхүү боо юм дотор болж нэг юм авлаа. Йоо өстө бүр боо юм болж нэг юм маус авлаа. Тэгсэн чинь сарын дараа над руу нэг танихгүй дугаараас дуудлага ирж байна. Тэгээ нөгөө дуудлагыг аваад ярьлаа. Тэгсэн чинь сайн байна уу? Энэ Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлцээс ярьж байна. Одоо мөрдөн байцаагч хэн байна гэж нэрэлж байна. За. Тэгээд Эрдэнэ даваа юу гээл тэгж чинь. Тэгэхээр би тийм байна гэж чинь. Өөртөө чинь нэг уул затах уу гээл. Айлханаа сүрдүүлээд хүүхдийн авцсан уу? Үгүй тэгж байна. Тэгж байна. Тэгэхээр би юу лээ яагаад уулзах гэж байгаа вэ гэсэн чинь өөрөө чинь нэг мэдүүлэг авах хэрэгтэй байна гэж. Тэгэхээр би ажил төрөлтэй юу мэдүүлэгөө явж байгаа зав одоохонд хаалга. Ямар ч та мэдүүлэг яах гээд байна гэсэн чинь уулзж байгаа тодорхой яриа л гэдэг. Тэгэхээр гүг над руу уцаар ингээд мэдээлэл ингээ өгчүүл би ингээд надад хэр чухал вэ гэдгээс болоод би ингээд хэрвээ хин нэг том хохирлтой юм байвал би очиод мэдүүлэг өгөө гэсэн. Гэсэн чинь хэлж болохгүй байна л гэдэг. Яас эцэн. Гүг хэлчихэл дээ. Уцаар ингээ шийдчихээ гэсэн чинь нөгөө хүн чинь сүулдэ бүр хэлж байна. За гэсэн чинь яасан гэсэн чинь залингийн хэрэг байгаа маа гинэ. За. Та нэг ийм утасны дугаартай хүнтэй гэдэг. Надад утасны дугаар нь хэллээ. Ийм утасны дугаарыг хүнтэй ингээ ярьсан байна. Тэдэн сарын тэдэнд гэж. Би баг мартсан байгаа шүү дээ. Тэгэхээр би нөгөө утсан дээрээс хаагаад үтсэн чинь байна нөгөө дугаар чинь. Тэгсэн чинь нөгөө нэг олон одоо утсаа авсан аваагүй би баг 10 20 өнөр залгасан байгаа. Тэр дунд нэг нь байсан юм байна. Тэгсэн чинь тэр хүн яадаг вэ гэхээр хараа хуурамч ийм зар тавиад хүмүүсээс мөнгө төгрөгийн урдчилж мурдчилж авдаг ийм залин хийдэг ийм өсвөр насны хүүхэд юм. Бүлэглэн гинэ бүр. Би амар юм гимт хэрэг ертөнцид алхсан юм байлээ. Энэ дахиад нэг нөхөр ярьж байна. Гимт хэрэг ийм амар ертөнц байд юм байна өсвөр насныхны дунд. Энд чинь хараа ингээд 550 мянган төгрөг байхгүй юу? Нэг маус. Тэгэхээр ер нь 300 орчим мянган төгрөгийг бол ингээл хүнээс хүүхдээс ингээл өсвөр насны хүүхдүүд нэг нэгнээс ингээл зайлал аваад идэх гэсэн үг юм байна л дээ. Амар гоц. Миний намайг байгахад бол 300 мянган төгрөг гэдэг чи бурхан минь ямар их мөнгө вэ. Гэтэл одоо бол зүгээр баг тоглоом шиг хүүхдүүд хоорондоо харилцдаг болсон байгаа жоохон хэцүү санагдчихэв. Тэгээд эцэг эхчүүд одоо жишээлбэл насанд хүрээгүй байгаа хүүхдүүдийн талаар ярьж штэ. Насанд хүрсэн байгаа эцэг эхчүүд эдгээр хүүхдүүд дээр хэрхэн анхаарлаа хандуулж байгаа вэ? За эсвэл бүр ингээ туршилт болох уу? Одоо жишээлх юм бол насанд хүрсэн эцэг эхчүүд маань мэдээж насанд хүрээл эцэг эх болж байгаа штэ тий. Тийм учраас насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүдээ байгаа шүү. Хэрхэн хараа хяналттай байлгаж зөв хүүхдүүдтэй үерхэж гинүү, найзалж гинүү гэдгийг ингэж мэдэж хэрхэн хоорондын харилцаа батбах байдаг вэ? Магадгүй ингээд харилцаа нь хэцүү байснаасаа болоод хүүхэд нь асуудалд орж байгаа эцэг эхчүүд зөндөө байгаа ахалт гэж бодож юм л та. Тэгвэл харилцаа аятайхан байж ич хүүхдийн хүмүүжилд илүү ойрхон байх юм шүү. Харин тэгэх юм уу ер нь? Харин яах юм болоо? Энэ талаар том өрөөнд ярилцж байна. Том өрөөнд яригдж байна. Өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжлийн талаар та бүхэн 9986 1045 9986 1045 дугаард холбогдоод бидэнтэй санал бодлоо хуваалцаасаа гэж хүсэж байна. Мөн комент хэсэгт өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжлийн бас эрэг сөрөг дагавруудын талуудын талаар та бидэнтэй бас хуваалцаад бичиж болно шүү. Чи ойрд нэг монголчуудыг бас нэг хэдэн 7 хоног шуугуулад авсан нэг солонгосын цуврал киног үзсэн үү? Ким Кимиг хальт харсан. Гэхдээ бүрэн бол үзээгүй л да. Би Кимиг ихнэр ихтер яг сууж байгаа үзлээ. Солонгочууд нэр тэд үнэхээр өөр төвчний хүмүүс болчихсон. Би нөгөө нэг багшийн үзсэн. Тэгсэн чи яасан гэсэн чи Ким юм байна. Тэр agent Ким гэдэг юм л да. Ажилтан Ким гэдэг. Тэр нь ямар ч та кино байсан бэ гэхээр зүгээр ийм тусгай мөрдөгчийн тусгай ийм одоо тагнуулын тухай кино байгаа байхгүй ер нь бол. Тэгсэн чи яг тэгтээ киноныхын цаад агуулга нь юу юм гэхээр бүлигийн эсрэг. Гимт хэргийн ертөнц ер нь одоо энэ өсвөр насны хүүхдүүдийн дунд ийм гимт хэргийн ертөнц яаж өрнөдөг вэ гэдэг ийм тухай баг кино гохгүй. Тэгсэн чинь кинонд ийм хоёр гол дүр байгаа. Нэг нь болохоор Ким, нөгөөх нь нөгөө нэг баян одоо барилгын компани захирлын гэр бүл гарч байгаа байхгүй. Киноны үйл явдал яаж өрнөдөг вэ гэхээр тэр баян айлын охин, өсвөр насны охин Кимийн охиныг ингээд бүлийдэж байгаа байхгүй юу? Бүх юмар нь бүлийдсээр байгаад сүүлд нь түлхээд ингээд толгоноос цус гаргаад алчлаа гэж бодчих байгаа байхгүй юу?
Тэнгүүтээ хүн хөлслөөд цогцыг ингээд цэвэрлүүлэх гээд ингээд эндээс бүх үйл явдал өрнөжж байгаа байхгүй. Тэгсэн чинь киноны нэг хамгийн амар заваан гардаг юм нь юу гэхээр тэр нөгөө баян аав болохоор өөрөө гимт хэрэг ертөнцийн нөхөр байсан байхгүй. Тэнгүүтээ барилгын компанид болсон айгүй мөнгөтэй. Тэнгүүтээ охиндоо ингэж хэлж байгаа байхгүй. Би чиний аав учраас би чи буруу юм хийсэн ч би чам туслана гэж байгаа байхгүй. Тэгснэ охиныхоо төлөө тэр гимт хэргийг одоо халахлахын тулд одоо хими гэр бүлээр ингээ устгахыг хүсэж байгаа байхгүй. Тэгээ тийм амар үйл явдал гараад ингээ өрнөж байгаа байхгүй. Тэгээ тэр кино бүр ингээд өөр төвшөнд хүмүүст ингээд бүлийдэлт ингээ гимт хэргийг ингээд одоо зэгших ийм төвшөнд ингээ хүмүүст ингээ юм өгж байгаа юм л да. Тэгэхээр араа би энэ зүгээр явж ийн гэж бодоод байгаа байхгүй эцэгчүүдийн дунд. Хүүхэд чинь ямар нэгэн байдлаар буруу зүйл хийхэд бид нар одоо бүр яг ийм мод илэрсэн. Хүүхдээ юу ч хийсэн өмөрдөг. Бүр ингээд бүр ямар амар өмөрд юм бэ? Бид нарыг багахад юу ч хийсэн. Бурууддаг байлаа шүү дээ. Багштай зодуулна. Гэртээ очиж багштай зодуулсан гэж зодуулна. Хүүхэд намайг бүлийдэд харна очиод зодсон чинь би хүүхэд зодсон хэрэгээр би ээж авдаа зодуулна. Тэ. Бүгд нэг Солонгос улсын бас нэг онцлог талууд нь юу вэ гэхээр мэдээж яг нь улс төр гэнгээ ярих юм бол нөө тэмцэж чаддаг ард түмэн штэ. Мөн үүнээсээ гадна соёл урлагаараа дамжуулаад хүүхдүүдийг соён гээрүүлэх тал дээр маш өндөр тийм бодлогын хүрээнд авч хэрэгжүүлдэг ийм одоо юу гэдэм бэ? Орчин үеийнхээ хөл нийлүүлчихсэн ийм хүмүүс арга барилтай. Одоо жишээлх юм бол зөвхөн ким биш. Бас нэг ийм teacher lesson гэдэг баха. Би нэрийг буруу хэлж магадгүй. Бас ийм боловсролын яамнаас гарч ирж байгаа хэцүүхэн байгаа сургуулиуд дээр хүүхдүүд болон эцэг эхчүүдтэй ингэж харилцаж байгаа. Яг энэ кимийн өмнө гарсан юу кино байсан. Энэ кинон дээр бас бүлий дэлтийн талаар гарч байгаа хүүхдээ хитрхи их бөөцөлдөг эцэг эхийн талаар гарч байгаа багш нарыг ингэж янз янзаар болгодог эцэг эхийн талаар сурагчийн талаар зөрүүлээд хүүхдүүдээр ингэж баг бизнес хийдэг багш нарын талаар ч гэдэг юм уу. Эдгээр ингээд цогцоор нь харуулж байгаа анги болгонд өөр өөр юм харуулдаг. Энд юу гэж харуулж байгаа нэхэр яг кимтэй ижилхэн ажилтан кимтэй ижилхэн киногаар нь дамжуулаад тэр киног чинь зөвхөн Солонгос гэлдэггүй улс орон даяар үзэж байгаа байхгүй. Улс орон даяар үзээд энэ гоё юм а би ийм юм болъё гэж юусэн хүмүүс бодохгүй шүү дээ хүүхдүүд. Жигших маягтай те. Ингэж болохгүй юм байна шүү. Надаас нэр ийм юм гарлууч гэдэг юм уу те. Ийм хүн мэдрэмж төрж байгаа. Хизээ нэгэн цагт ил болдсон байна. Ил болвол би баларх юм байна гэдгээ ядахтай хүүхэд ухаардаг байхгүй. Тэгэхээр манай кино урлагт гэдэг юм уу, дуу хөгжимд гэдэг юм уу, эсвэл зохиогдож байгаа reality show өөр юу гэдэг соёл урлагийнхан маань одоо яг энэ үгэндээ өөрсдөө их дургу гэсэн л дээ. Бид нар соён гэгэрүүлэх үүрэггүй гэдэг юм байлээ. Гэхдээ соёл урлагийн салбар ч өөрөө соён гэгэрүүлэх салбар гэж явдаг байхгүй юу? Уг нь болоод. Тийм учраас хийж байгаа зүйлээрээ ирээдүйн хойчтой за томчуудад нь биш юм аа гэхэд өсвөр насны хүүхдүүдэд үлгэрлэх үүрэгтэй үүнийгээ бас дутуу хийгээд байгаа юм шиг бас санагдаад байгаа. Тэгээд гол тэр кинонуудын гоё юм нь бас ингээд үзүү штэ тий. Тий үзүү штэ. Ингээд хүмүүсийг үзээрэй гэж хүчээр үзүүлэх албагүй. Ингээд хүмүүс өөрсдөө ингээд хүсэж үзнэ. Гэхдээ тэндээс ингээд ардуур нь ингээд мэдээлэл аваад идэг. Ингээд ятгагдаад идэг. Яг тэрэн шиг л гоё юм хийчмээр ч юм шиг санагдаад байгаа байхгүй. Гэхдээ хүн болгон салбар болгондоо хийж болно. Заавал кино урлагийнхан ийм юм хийж бидэрт өөх одоо стажик үүрэггүй л бахал та. Тэрэн шиг одоо юу гэдгийг одоо эргэн тойронд одоо жишээлбэл би яг арай олон хүнд зэрэг хүрэх боломжтой соёл урлагийн салбар гэсэн үг байгаа. Одоо бол хоёулаа ингээд эфирээрээ ингээд те ярих хэвээр цагаараа би тэр ийм сэдв хөндөж ийн гэдэг нь би тэрийн хувьд бас хийж байгаа үүрэг маань юм болов уу гэж ойлгож байгаа. Би бол гэртээ очиж сайхан тусгай нь хулаа явчих штэ. Тэгэл тэр минь Экштэй. Тэр миний арга барил байгаа. Одоо яг турсгын хуулдаг эцэг их харьцангуй цөөрсөн байх гэж бодож байна. Турсгын надаар л дуусчихна да. Тусмаа улам өөдөөс нь зэвүүцдэг ийм төрлийн хүүхдүүд айгүй их гарч ирчээд байгаа. Тэгэхээр арай өөр төвшний хүүхдүүд гэсэн үг байхгүй юу? Ухаан зармаар байна тий. Тийм. Харилцаа. Нилээ ухаан зарж л хүүхдүүдийг нэг ингэж ямаар байна да. Харилцаан дээрээ л их асуудалтай байгаа юм шиг. Хамгийн гол нь харилцаж чадахгүй. Тэгээд өнгөрсөн жилийн үдээд юм байна штэ. Би яг нэг сэтгэл зүйчтэй яриа хийгээд радиогоороо ярилцсанд ороод ингээд сууж яхад асууж лээсэн л да. Тэгээд ярилцж байгаа тэр хооронд хүүхдийн сэтгэл зүй, том хүний сэтгэл зүй гэл ингээд хүүхдийн нэвтрүүлгээр ярилцсан юм байна. Хүүхдийн сэтгэл зүйгээ ярьсан чинь манай дээр ингээд өчнөө олон аав ээж хүүхдэд дагуулж ирдэг гинэ. Хүссэн хүсээгүй, хүчилсэн хүчлээгүй ингээд хүүхдүүдэд дагуулж ирдэг. Тэгээ оруулж ирэнгүүтээ би ерөөсөө ярилцаж чадахгүй. Та энэ хүүхдтэй ярилцаад өгөөдгөө ерөөсөө яг яах гээд байгаа нь үнэхээр ингээд ааш цаана хэцүү болоод ингээд нас мас нь ингээд дээшлэх тусмаа ийм ядаргаатай болчт юм уу? Ерөөсөө бид нартэй ярихгүй ингээд ярилцдаггүй гэл ингээд оруулдаг гинэ. Тэгээ нэг цагийн дараа нөгөө хүүхд нь
эхэндээ ингээд дуурахгүй байжснаа цагийн дараа ярилцлага дуусахт нь ингээд цогсгоо мэдгүй ярьчихэд гинэ. Тэгээд ганц л зүйл хийсэн. Хүүхэд гэлтгүй том хүн хүртэл эхнэр нөхөр хоёр хүртэл асуудалтай болоод ирэнгүүтээ надтай ерөөсөө ярьдаггүй гэж ярьдаг. Яриулж чаддаггүй хүн гэж байдаг болохоос ярьж чаддаггүй хүн гэж байдаггүй гинэ. Үнэхээр ярьж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу тийм асуудалтай л биш болвол хүн болгон ярьдаг. Ярих хэрэгцээнд байдаг. Хамгийн гол нь яриулж чаддаггүй хүн гэж байдаг гинэ. Гинт 5 6 дахь ангид яриул хурлаг суралцмаар байна тий. Үгүй тэр нь бас их амархан юм байлээ. Гинт 5 6 дахь ангид нь ороод эсвэл ахлах ангид нь ороод 10 11 дахь ангид нь оронгуудаа ярих гэдэг гинэ эцэг эхчүүд. Яриад өгөөч чи яатсан юу ч ярмаар ингээд дуу болоод байгаа. Яагаад ингээд байгаа юм бэ? Ярмаар шүү дээ. Ингээд байдаг гинэ. Багаасаа хүүхэд чинь бүр цэцэрлэгийн насанд байхаас бүр тэгэж ярих юм бол анх аваа хэлж сурж байгаас авахгүй л харилцаа тогтож байгаа. Гэтэл тэр наснаас нь эхлээл ярилцаж сургаагүй юм бэжиж гинт бүх юм ингээд төлөвшөж суудсны дараа надтай яриач гэд ингээд татаад ах чинь хинч ярихгүй. Тийм учраас эцэг эхчүүд өөрсдөө багаас нь ярьж сураач гэж зөвлөгөө өгж ирсэн байхгүй юу. Тэгэд ингээд бодхолоор нэрэл тийм юм бэлээ. Санал нийлэхгүй байна. Нэрэл багаас нь ярьж сураагүй болоод том болоод хүчлээ тэр хүүхэд чи ярихгүй шүү дээ. Би одоо яах юм? Тэгэхээр багаас нь ярьж сурах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Томорцсон байвал яах вэ одоо? Энэ айгүй балер зөрүүдэг шүү дээ. Томорцсон байвал яах юм гэж шүү дээ. Томорцсон байх юм бол яг өөрийнх нь хэлээр нь ярих гэж л үзэлтэй. Яриа л шүү дээ өөрийнх нь хэлээр. Монголоор. Англиар. Хамгийн гол нь эцэг их өөртөө уучлалт гуйж чаддгүй. Хүүхдүүдээсээ. Би бас нээлттэй байдал байдгүй болов гэж бас би бодоод байгаа шүү. Тийм нээлттэй байдал. Нөгөө юу л алдах юу юм уу байхгүй тий. Алтуу юм диктатураар ингээд хахаар чи тэглээ гэж ингээд загнаал байдаг. Тэгэхээр нөгөө чи ярих юм юу нь ингээд хаагдчих байлгүй дээ тий. Ярихаар одоо загнана гэ тий. Манай дөнгөж 5 дугаар ангийн ундрам тийм яриа өгчээсэн шүү дээ. Тэр яриа нь юу байсан бэ гэхлээр ингээд юм ярмаар байдаг, юм хэлмээр байдаг. Ундран бол юм ярмаар байгаа. Тий. Юм хэлмээр байдаг. Тэнгүүд бойл дараа эсвэл ингээ тгий гэд ингэхлээр ямар ч ярих сонирхолгүй болчдгоо. Заримдаа ингээд ажиллаа тараад ирсэн байгааг нь ингээд ойлгож л байна л та. Гэхдээ ингээд надтай ингээд миний хэлж байгаа зүйлийг ингээд сонсоосоо гэж бас хүсдэгэ гэж хэлжсэн. Бидний өөрийн зохицуулмаар байна. Сонсох тийм дадал зуршил аав ээжүүдэд нь өөрсдөө айгу муу хаад байгаа байхгүй. Харин тий бид нар энэ дээр нийлээ одоо ерөөсөө юм. Тэг хүлийн зөвшөөрөх. Гэхдээ өөр яах юм бэ? Хүлийн зөвшөөрөх их хэрэгтэй. Сурхаас үр арга байхгүй. Инхүүш сайн уу? Байна уу? Байна инхүүшээ. За өглөөний минь цагаан амарцгаас. Өглөөний минь цагаан амарсан уу инхүүшээ? За өсвөр насны хүүхэдтэй ээж хүний хувьд ер нь өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил дээр хэрхэн яаж анхаарч байна? Яг нэг бид нар ч юм болохоор нэг өөрсдөө өссөн үетэй харьцуулаад байдаг шүү дээ. Тэр бол өстө бүр амар том алдаа шүү л гэж хүмүүст хэлмэрсэн байдаг. Тэг нөгөө бас яг би бас яг тэгж алдсан байхгүй яасан гэсэн чинь манай хүн 5 дугаар ангиасаа эхлээд зан амар сайн өөрчлөгдөд. Манай хүн жирнэ ингээм тийм нээлттэй хөгтөх байхгүй юу? Амар нээлттэй үзэл бодлоо шууд илэрхийлдэг. Нөгөө багаасаа нөгөө урлагаар явцсан, загвараар явцсан болохоор ингээд ерөөсөө хүнээс ичдэггүй тийм төрлийн хүн байхгүй юу? Таалж байгаа бол таалж, таалахгүй бол таалахгүй гэдэг ингээд шууд илэрхийлцдэг. Тэгсэн 5 дугаар ангиасаа ингээд дуун хурагдаад ярих нь багсаад тэг ингээд яг яах гээд байгааг нь би ерөөс ингээд ойлгох байлаад эхэлсэн байхгүй. Яг надаас юу хүсэж байгааг нь би ингээд тэг ингээд битээд ярилцгаараа л муудалцаал, ярилцгаараа л уурлал тэгэл 6 мургаад ороод ирсэн чинь зур өрөөний хаалгыг хагаад битгий миний орон зайд халдаад бай гэдгийг надад ярьдаг болж эхэлсэн. Тэгэн гутаа хаалганыхаа үдэн дээр дон точми гэд биччихэн заяа. Ингээд бичээд наачин тэрийг тэгээд хоёр дүүмүн ингээд нөгөө одоо ингээд хамаагүй ингээд өрөө мөрөөнөө орчин штэ. Тэгэх юм бол амар дуусгана. Яста дуусгана. Тэгэл тэгэн гут чинь би хоёр хүүхдээ өмөрөл бид хоёр модалцсан заяа. Яг тийм. Дайны байдалтай яг нэг жил амьдэрсэн. Тэгээ ингээд сүүлдээ тэгээд ирэнгууд бид хоёр ерөөс ингээд ойлголцоо болоод ирэнгууд харилцаа хүндэрээд. Хоолны ширээний ард хүртэл ингээд надтай юм ярьдаггүй. Шууд ингээд утсаа юм таблет бариад сучдаг тийм байсан. Тэгээ гут нь за гэртээ яг ихэндээ мэдээж энэ дүрмүүдийг тогтоох гэж нилээн бас мууд сайдсан. Тэгээд хоолны ширээний ард хизэж утас компьютер таблет юу ч байхгүй. Хоолны ширээ дээр бол ямар ч тийм байхсгүй гэдэг ийм дүрм тогтоолоо. Дараа нь гэрүүлээрээ одоо бидэн дээр кино минь үзэж явах гэрүүлээрээ цугларсан газар хинч утас таблет бүр хинэнч барих хэсгүй гэдэг дүрм тогтоолоо. За ингээд яг энэ бас ингээ хөөрхөн хэрэгжээ хөөрхөн болт юм. За тэгээд ингээд гайгүй болчих юм болов гэсэн чи эсрэгээрээ тэгээд ирэх тусам
улам нөгөө нэг тэр хүүхдүүдэд өөрсдөө хариуцж байгаа мэдрэмж төрдөг юм. Одоо нэг ихэнд нь халдаад байгаа мэдрэмж төрөөд байгаа шүү дээ. Боож өгөх гээд байгаа юм шиг байна Тийм шүү дээ. байна. Тий, бидний зүгээс ингээд болчлоо гэж бодоод идэг гэтэл яг цаад хүүхдтэй болохоор зэрэг ингээд илүү хаагдмал, илүү нуугдмал, илүү нөө юмаа нуух тийм штруу орж идэм бэл. За та нууж үзэх нь шүү дээ, тий. Тий. Одоо нөгөө ингээд хулгаагаар нууж худлаа хэлж үзэх гэсэн үг. Тийм шатруу юу орд юм байна гэдгийг яг зах цухаас нь би мэдэрсэн байхгүй. Тэгэн гутаа ерөөсөө яасан бэ гэсэн тэгээд нэг сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан. За ингээ хүүхдтэйгээ ерөөсөө ингээ таардгүй яг муудалцуулахгүй наа. Ерөөсөө ингээ миний юм битгээд ингэж явж байгаад буруу замраар орчих. Бид нар ч одоо буруу замраар орчихгүй л гэж айн штэ. Тийм шүү дээ. Тий яг үнэ. Яах вүлээ? Одоо би ингүүл яах вүлээ гэл ингээд айгүй хэргэлдэж ирж байгаа сэтгэл зүйч нар ч одоо уулзаж чинь зэрэг та ингээд хит их шүүгээд байна. Зүгээр алдаж анах эрхийг нөхгүй байна. Яг тийм шүү дээ. Та зүгээр ингээд сонсоо. Та яг зүгээр нэг 3 сар зүгээр сонсогч байгаад үз. Юу ч битгий яар, юу ч битгий шүү. Хэлсний битгий шүү. Зүгээр л өөрөөр нь сайхан яриул. Өөрөөр нь өөрийнх нь ертөнцийг ойлгох эхлээд хүүхд болгон өөрийн өнгөн ертөнцтэй. Одоо доржин хүүхд улаан өнгөн ертөнцтэй хах танаа хүүхд ногоон өнгөн ертөнцтэй. Зөв хүүхдийн ертөнцийг эхлээд та ойлго гэдэг хэлсэн байхгүй юу? Тийм гот нь би сонсож эхэлсэн. Би ерөөсөө нэг ингээд шүүлтүр тавихгүйгээр эхлээд тэр хүүхд ярихгүй ингээд яхаа болцсон байсан хүүхд чинь ярихгүй байсан ингээд татаж хангаагаал яваас ингээд шууд за юу байна гэд ярих юм бол тэр чинь ярихгүй штэ. За нэг эхлээд би бол солонгос нөө үздэг киногоор нь эхэлж дэлгэмдүүлж ярьж эхэлсэн байхгүй. Киног нь үздэг боллоо. Балаа анимтай кино хамт үзээ. Балаа анимтэйг нь очиж үзээд нөгөөсгий. Тэрэн гутаа нөгөөдүүлийнх нь утгыг нь ойлгоод гол дүрүүдийг мэддэг болоод тэгэн гутаа киног нь ярьж хийсэн хамгийн анх. Тэгэн гот нөгөөдөг чинь эхэндээ үгүй та үздэг болцсон юм уу гэж амар юм сонио хандлагаар ярьсан. Сүүлдээ нөгөөдөг чинь тэгсэн ээжээ шин зураг гарсан байлаа шүү дээ. Хойлоо орой завтаал үзье гин гот нь орой хойлоо өрөөнд нь прожектор асааж байгаад үздэг боллоо. За ингээд ирсэн чинь ярих сэдвтэй боллоо. Нээлттэй болж эхэлсэн нөө гэсэн. Юмаа нухай болж эхэлсэн. Нэг манай анги дээр тэгээд тэгсэн чинь ингээд гээд найзуудынхаа тухай багаар ярьж эхэлдэг болсон. За тэгээ ингээд болж нөө шат ихч шүү. Тийм байна. Тэгэн гот нь дараа нь юу яасан? Нөгөө ингээд хамт хойлохнаа гарч орой өдөш ингэж явсан. Цэцэрлэг төрөл ингээд алхсан. Тэр бас амар чухал юм бэл. Өсвөр насныхаа охинтой, бандтай яг тийм хойлохнаа зүгээр ингээд алхангаа гоё ингээд зарим ихэд ингээд адаа гоё шүү. Чи нэрээ танай ангийнх нь нэрээ яаж ийн? Миний охин нэрээ хичээл ном нь. Гэтэ ер нь ингээд би зүгээр бацаа аль болох ингээд өсвөр насны охинтой яг ингээд чөлөөтэй ярилцъя гэж бодож байгаа үедээ хичээл ном, амьдралын зорилго гэсэн юм битээ асууж байгаарай гэж хэлмээрсэн. Зүгээр л тэ одоо нэрээ тент гоё шин тоглоом гарсан билээ штэ. Танай ангийнх нь нэр очиж үзсэн үү? Миний охин найзтайгаа очиж үзсэн үү? Тэр үзег бол дараа нь очиж хоёлаа тоглох уу ч гэдэг юм уу. Ингэж ярихаар хүүхэд айгу ингээд задарч эхэлдэг. Наач яг үнэн сонсогч шээ. Тэгэл айгүй өвтэйхэн болоод тэгэл ингээл ярилцдаг болол одоо ч гэсэн би ер нь аль болох яриг нь шүүлтүргүү сонсдог. Одоо нөгөө яран дээр нь дүгнэлт хийгээд хүү чи тэгж болохгүй штэ. Яана тэгсэн юм уу? Тэр чинь айгүй буруу штэ. Хувц сонголтон дээр инхүүш айгүй хим ярьдаг байсан уу? Тэгин штэ. Харин тэгээд битэрч үзэл хөдөлгөөний зөрчилдөөнд орно дэлгүүрээ хаалга шидэж гарна их юм болно ш. Энэ айгүй хөөх юм штэ. Чи энийг өмсөд үтчихлээ гингууд сонсон гараа явдаг. Одоо ингээд чи нэг одоо нас сонсох гэдэг рүү орж байгаа учраас жоохон нилээ хүлээцтэй хандах гэж оролдож штэ одоо. Тэгээ угаасаа яг тийм байна. Одоо ингээд жил болчихж байгаа байхгүй юу? Би ч одоо яг тэр зарчмыг баримтлаа. Тэгэн гот одоо ингээд угаасаа ингээд уралт хавчилчтэй билээ хин нь. Хичнээн ингээд дандаа эвтэй байна гэж аахгүй ч өдөл бол зөрөн штэ. Түүнрээс болно, гэр бүлээс болно, хичээл намнаас болно. Маргаан гарангууд хин нь чив чимэг болчихсон заяа. Эсвэл манай охин тэгнэ. Ээжээ хоёул тайвширхаар ярилцээ тэхүү. Гэдэг ийм болцсон. Тэгэн гот яг нөгөө ингээд айгу хурцмал жишээ нь одоо ингээд одоо ингээд олимпиадад бэлтгэгдэж найзуудтайгаа кино үзэх гэдэг байгаа байхгүй. Тэгэн гот нь би ингээд бас жоохон дургуулах нь штэ. Чи ингээд тий одоо өнөө маргаашгүй олимпиад чинь болчихж байгаа. Ингээд тий ингээд өөртөө яг энэ ингээд эн чинь ингээд хугацаатай байгаа байхгүй. Тэгэн гот чи энэ хугацаанд юм хийчихгүйгээр одоо ингээд тий киног бол чи дараа нь үзчих боломжтой юм чи одоо яг энэ давч хугацаатай үед ингээд төлөвлөгөөнд оруулж ирж ингээд өөрийнхөө цагийг хомслно гэдэг бол амар утгагүй л зүйл шиг санагдчихээн. За би мэдэхгүй байна гэд би ингээ ууралцсан. Шууд дургу гэдгийг хэлчихэж байгаа байхгүй. За мэдэхгүй чи өөрөө сонго. Би бол мэдэхгүй байна гэд шууд ингэж хэлээд би гараа авчдаг байхгүй. Ингээд ширээнээс бас авчин. Тэгэнгүүт за ээж нь дургу байгаа мэн гэдгийг хүлээгээд авчин штэ. Тэгэнгүүт нөгөөдөг чинь
За одоо бол битээ ярилцаж ойлголцгоо гэдгийг мэддэг болчихсон. Тэгмээд араас ирэнгүүтээ гарнаас бариад юм эсвэл гэзэр тэрж байгаа тийм. Хойлоо тайвширсан үед байгаа ярилцдаг. Охин нас хичээлээ хэлээ шүү гэд яваа ордог. Тэгмээд ингээ битээр ингээ одоо нэг асуудал ингээ хурцдгаа болоод эхэлж байгаа гэсэн. Тийм байна. Тэгмээд Муудсан. Гэхдээ тэр үнийг нь хурцдуулахгүй нэ штэ. Тийм. Тэгмээд би ч гэсэн ингээ нэг 5 минутын дараа би өөрөө бас ингээ тайвширч байгаа байхгүй. Тэгмээд нь яг ямар кино үзэх гээд байгаа. Яг хин үзэх гээд байгаа. Яг ямар шалтгаанаар үзэх гээд байгаа. Буулт хийж хэлж тэгээд үнэхээр зүгээр л үзэх гэжвэл за чи яг те 7 хоногийн дараа үзчих. 7 хоногийн дараа би чамд яг үзэх хугацааг чинь гаргаад өгье. Чи тэр үед үзчих. Гэдэг юм. Ингээд тэгэнгүүт за ээжээ охин санааг нь ойлгоцсон би 7 хоногийн дараа үзчих. Би найзуудаа энэ удаа явж чадахгүй гэлчих гэдэг юм. Ингээд ирэнгүүт ойлголцоод эхэлт юм. Ярилцахгүй дуугаа ураад би эндээ буулт хийж сурцсан байж таа бас. Тий, тэгэл юм бол тэгэл бүр шилэг үзэн татвал цаашаагаал явна гэж ойртно гэж аахгүй Аа, наад чи тэгтээ амар хэцүү юм аа. Йоо. Амар хэцүү. Би тэг бас охиндоо хүүхдүүдтэй хэлдэг байхгүй. Одоо манай банд шилжилтийн насар гоорсон. Бас яг тийм үеэр гоорсон. Өрөөнийхөө хаалгыг хагаал битгий орж ирээ гэдэг үеэр гоорсон. Яа, хүүхдүүдийг дагаад манид бас нэг тийм юмар шилжиж явах хэрэгтэй юм шиг байна те. Нас маань. Тэгэнгүүт одоо би ерөөсөө хүүхдүүдтэй хэлдэг үг нь тий харин тий. Би ч гэсэн анх удаа ээж болж байгаа шүү. Би анх удаага ийм хүүхэд өсөж байгаа шүү гэдгийг бас таяр амар бодолцох хэрэгтэй шүү. Тэгээд тий таяр анх удаага хүүхэд байгаа шиг би ч гэсэн анх удаага ээж болж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй шүү. Би ч гэсэн хүүхдээс л ээж болж байгаа. Тэгээд ямар сандаа би хаяадаа хүүхдүүдэд явуулаад тэгдэг байхгүй. Огч шүү би ч гэсэн ээжтэй хэлсэн шүү. Эмээтэй хэлсэн шүү. Надад манай хамаатнууд ээж имээ олон байгаа шүү. Тэгэхээр энийгээд хэдэн нэдэлсэн. Надад байрны эмээнэр олон байгаа шүү. Тийм шүү дээ. Яг үндэ олон байгаа шүү дээ. Тэгэж нэг хөнгөнөөр ингээ маазраад ингээ өнгөрч байгаа бас хэрүүлэх хөрхэн дарагдчихтэй. Одоо би энэхүү шээс яг нөө мэдээж хүмүүжлийн талаар ярьж байгаа бас нэг өөр сэдвийн талаар ярилцах гэдэг юм л да. Тэрний үхээр бит хоёр яг энэ яриа эхлэхээс өмнө яригдчихсэн 18 нас буюу насанд хүрээгүй байгаа юм чин яавал гэжтэй гэсэн байдлаар хүүхдүүд ингээд буруу хүмүүжлэр, буруу зүйлүүд хийгээд, буруу асуудлууд ингэж тариад яваад байна л да. Үүн дээр эцэг их нь яг ямар хараа хяналттай байж, ямар хариуцлага хүлээх тал дээр нь яг юу гэж боддог вэ энэхүү шивд? Би болохоор ингэж боддог юм шүү дээ. Тий, ер нь бол хүүхдүүд тий. Сүртэй шүү дээ. Яавал гэжтэй. Нэг сүртэй үлээж авах юм. Сүртэй шүү дээ. Орой 11 12 хүртэл тоглоомын талбай дээр найзуудтайгаа байж байгаа л ирээ л да. Яг гоо байж болно л доо. Гол нь тэр дунд чинь нэг нь вив татаж үзэх үү, сорж үзэх үү. Гоё шүү дээ. Сороод үзлээ. Одооний вив чинь тамхины хамттай биш болцсон. Жимсний хамттай. Нэг татлаа. Тараас амтгч шүү. Гүзэлэг нь амтгч шүү. Хоёр татлаа, гурав татлаа. Сонирхлын татаад. Тийм. Тэгээд тэрнээс ч татна. Нэг хэсэг нь нэг амар донжтой хувцалдаг нэг охин банд нь вив татдаг. Би ч гэсэн бас ингэ болчих юм байна. Би ч гэсэн ингэж стил маягийн тий. Би ч гэсэн ингэж харагдах юм байна гэж хүлээж авдаг байхгүй. Тэр амар буруу. Тэгэхээр зэрэг тэр би болохоор ингэж бодоод идэв штэ. Ерөөсөө нэг багаас нь хүүхдэд ихтгэл хүлээлгэж сургах айгуу чухал юм шиг санагдаад тий. Нөгөө нэг хорих угаасаа нөгөө нэг одоо бид нар өөрсдөө ч хүүхэд байхдаа хорих юм бол улам тэмүүлдэг. Улам зүтгэдэг. Яаж игээд худлаа өнө хэлж байгаа ч хамаагүй тэрийг хийж үзмээр санагддаг. Би ч одоос яг тийм жоохон тийм гүжүүдлээ хөхтэйс болохоор одоо нөгөө ээж мэж ингэж лахтус битгий яваарэ. Тийшээ явах юм бол хөл хараа углаа шүү. Гэх юм бол яаж ч байгаа нь ягаад чи тийшээ нь явмаар санагдалаа. Заавал тэнд нь очимаар санагддаг. Тэгээ очиод унаж хөлөө шалгалж ирчээд навш явдгаа байж гэж боддог те. Энэ тийм системтэй угаасаа хүний тарих яг тийм юм шиг байна. Тэгэхээр зэрэг одоо нөгөө ингэж үнэхээр болохгүй юмыг нь бол аль болох ярилцах гэж хичээдэг. Тэгээд үнэхээр заримдаа бол би орой морой ингэж нэг ажумаж ч юм уу гаргаад явъя мó ихэр маань хурж ханд ургаад би хөнгөн гаргачдаг шүү дээ. Гаргаад яваад дэр гэд. Тэгэнгүүт орчдуудахгүй орчдөг байхгүй. Тэгээ ингээд ерөнхийд нь ингээд цонхоор орцны цонхоор хянаал хараал тэгж байгаа дуудахгүй орчих чинь. Тэгчээд маргааш өглөө өглөө хичээлтэй байгаа шүү дээ тэр хүн чинь. Тэгэнгүүт өглөө 5:30 гээд дуудчихдаг байхгүй. Басараа басаалнаа цагч болчлаа гэж дуудчихдаг. Тэгэнгүүт тэр хүн чинь ингээд сэргэд зовно шүү дээ. Тий. Зовно. Тэгэнгүүт нь тэр өдөр нь жаахан ачаал гэх нөхсгöd өгчдөг байхгүй. Тэгэхээр ядарнаа да. Тэгэнгүүт нь харин тий чи өчигдөр миний үгэнд ороод 10 цаг орж ирээ унтсан байсан бол өнөөдөр чи ядрахгүй байхсахгүй. Энэ ингээд өөрийгөө зовоож байгаа сонголт чинь чиний сонголт байхгүй юу? Маргааш нь нөгөөдөр нь ч юм уу тоглоом хэлбэрээр ойлгохгүй 10:30 бүсрээл 10:30 гэж орж ирээд унтлаа.
гэл өрөөний хаалга ялгууд. Тэгэхээр зүгээр нөгөө юм иймэрхүү жижиг юмнуудыг үзэж мэдрүүлүүлээ зүгээр юм болоо гэж бас боддог. биер нь мэдрүүлэх гэдэг юмыг айгүй болгоомжтой те эвтэйхэн хийчмээр юм шиг байна. Баш болгоомжтой өөр нь буруу Тийм, зүгийг нь тийм, таниулах тийм, гэдэг штэ тий. Тэгэхгүй бол зүгээр бид нар нөгөө нэг хит их кэр хийгээд хамгаалаад байх юм бол тэр хөлт чинь нөгөө худлаа хэлдэг болно. Угаасаа тэрийг үзэн заяа. Одоо би бүр ээж аваад хэлмээр санагдав. Битгий гих тусам чинь үзэн. Угаасаа үзэн. Эртээрээ ээж нэг зөв. Хүлийн зөвшөөр те. Нууцаар чамаагүй үзэн. Тийм болохоор зүгээр л одоо нөгөө нэг сайн ярилцаад үнэхээр ойлголцохгүй бол өстө дагаж явж байгаа чамаагүй болохгүй гэдгийг биеэр мэдрүүлж хэрэгтэй л байна. Яа за. Баярлалаа. Баярлалаа. Хүшээ. Тэгээ дээрэс нөгөө итгэл амар үзүүлээрэй л гэж хүмүүст хэлмээр санагдаад. Яа тэгэхээр нөгөө манай ээж нөгөө намайг жоохон багт ингээл найзуудтайгаа гарах чинь нэг чинь тэг чинь гэж явах чинь биш нөгөө анзаараа болохоор жаахан дуураараа тэгээд ингээл ингэн гут чинь манай ээж ирсэн надад ганц л үг хэлдэг л. Ээж нь охиндоо итгэж байгаа. Ээжийнхээ итгэлийг битгий алдараа. Итгэлийн байшин гэдэг чинь миний охин хэврэгхэн шүү дээ. Ширхэг нь тоосгон сугуулж идээд байвал нэг мэдхэд нураад унчхул дахиж хизэж босдгоо шүү гэдэг үгийг л надад хэлдэг байсан байхгүй. Тийм болохоор би ингээд том болсон анаач гэсэн найзуудтайгаа ингээд явахдаа хүртэл миний ерөөсөө ганц л одоо ингээд тархинд бүр суудсан систем. Би ээжийнхээ итгэлийг алдчихгүй. Би буруу явж байгаа юм бол дахиж ээжийнхээ итгэлийг олж авч чадахгүй болчих шүү гэдэг. Ямар л бүр ингээд тархинд нь суулгацсан. Одоо би ерөөсөө охиндоо яг тийм юм системийг бас дагвар суулгаж байгаа байхгүй яа. Тэгэхээр одоо ингээд явж маахт одоо ингээд өдөр найзуудтайгаа парк орё зугаал юм оолё ч гэдэг юм. Манай нөхөр нөгөө кибер халдлах нөгөө нэг энэ юу штэ хакер штэ. Тийм юмтай одоо тэнцдэг тийм нөгөө нэг одоо энэ ажлын хамаагүй хэлж болохгүй наа. Тийм битээ ойлгоч та. Ажилдаг байхгүй юу? Тэгэн гот нөгөө нэг янз бүрийн тийм нөгөө нэг юм амар сонсдог. Кейсүүд их мэддэг. Баян тийм юм сонсно. 12 дэх хүүхэд онлайнаар сошиалар бүүлдэх тугатаа тэрнээсээ одлоод тэрийг хаах гэж явж байгаад 4-5 залуус бүлэг залуус төвчөндүүлээд амар болсон. Тийм юм хүртэл ингээд одоо нөө сошиал тавигдаагүй хүртэл тийм аимшигтай юм. Харин тэгдэгсэн байдаг шүү. Бүр үнэхээр аимшигтай байдаг. Өдөр болгон тийм юм сонсоод байгаа хүн чинь нөгөө ингээд хитрхи тийг гарчдаг байхгүй. Бүр тийм. Сосоо кэр хийх гэдэг байхгүй. Тэгэн гот чинь нөгөө тэрэнд нь нөгөө манай хүүхэд уурлаад одоо ингээд автагаа ер нь ингээд амар муухай ингээд харцдаг байсан. Одоо ингээд гайгуулчихад байгаа. Тэгэн гот чинь тийм юмны чинь ингээд өдөр болгоо байгаа хүн чинь ингээд зогсоосыг өгөхгүй ингээд харах гэдэг байхгүй хандах гад ганцаар ингээд явуулахгүйс байнга очиж авна хөргөж өгнө. Яг тэгдэг. Өсвөр насны хүүхэд чинь өөрөө нөгөө орон зайг болоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд ирэхээрээ давчтан уурлна. Тэгээд худлаа хэлнэ. Сургууль дээр байна гэд яг би өмнөх нь ярьж хахад надад тэгж авах ээжээ би минь их руу орлоо шүү. Яг сургуулийн хажууд байдаг байхгүй. Тэгээд нийлдэг нэг 5 охинтой тэгээд ээжээ би минь их руу орлоо шүү. Ази эднэр ирсэн орлоо шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэгэн гот нь би за тэгээд миний охин ороод миний охин эдлэгдээд халуунаад юм битий дээрээ хадаад авч өгч шүү гэсэн чи за гэж хэлж байгаа байхгүй. Тэгэн гот ерөөсөө яг 15 минутын дараа манай нөхөр залгуутай охин давтлагатай гинэ цаг 30 минутын дараа тарна гинэ. Худлаа ярьж байгаа хэлбэр байхгүй юу? Тийштэй. Тий. Тэгэхээр зэрэг ерөөсөө би ээж одоо яг энийг л хэлмээр санагдав. Зүгээр л ойлгоод итгэж байгаарай. Чамаагүй алдах юмыг нь зүгээр өөрсдөө өгж байгаарай. Харин итгэж байгаарай. Тэгэх юм бол хүүхэд чинь нөгөө худлаа хэлэхгүй. Тэгэхгүй бол бид нар нөгөө өөрсдөө худлаа хэлж цаашаа тэнэг замыг бид нар өөрсдөө тавьдаг. Санагдсан шүү. За баярлалаа энэ хүшээ. За баярлалаа. Супер байла. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа ээжээ. За баярлалаа. За. Комент хийдэг хүргэе. Agent Kim Teacher Lesson 2 нийлээд viral болсон. Манай найзууд нэг нэгэндээ үзэг санал болгож үзсэн гэж байна. Яг тэгдэг. Тавиад үзээч гэд Жундагийн бичиж байна. Эрдэнэ цогт 100 нас маань яг зөвөө гэсэн бол төр баяр маань өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Өглөөний мэндэ. Насанд хүрээгүй юм чин яавал гэж гэдэг байр суурийтайгаар хүүхдүүд маш олон зүйлүүдийг буруу хийж байна. Гэхдээ ийм болтол нь шууд бүр нэг гүнзгий буруу зүйл хийхээс өмнө наан нь байгаа хөнгөн буруу зөв зүйлүүдийг өөр хийх боломжийг эцэг эхчүүд бас олгож явах хэрэгтэй юм байна. Тэгээ дээрээс нь итгэж явах хэрэгтэй юм байна. Ямар нэгэн байдлаар хүүхэдтэйгээ багаас нь юуны ч талаар хамаагүй ярилцаж дадах хэрэгтэй юм байна. Эцэг их хүүхдийн хооронд харилцаа ямар байгаагаас шалтгаалаад ирээдүйн Монгол улсын иргэн төрхнэ гэдэг бодлол төрлөө. Тэгээ өнөөдрийн том өрөөнд ярьсан сэдвийг та ч гэсэндээ том өрөөндөө ярилцах бас нэг сэдвтэй болсон байх гэж найдаж байна. Радиогийн 3 дугаар студид Эрка Заяа, найруулагч Мизу ажиллаа. Маргаашийн яг энэ цагтаа уулзлаа. Түр баяртай.
Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.